Дараагийн мэдээлэл Анухаас фитнес шоу төслийн 3 дугаар улирал өнөөдөр эхэлж байна. За тус реалити шоу нэвтрүүлгээр дамжуулан хүний бие организм богино хугацаанд хэрхэн эрүүлэр өөрчлөгдөх боломжтойг танилцуулах юм а. Бодибилдинг фитнесийн дэлхийн аврах шалгаруулах тэмцээний хошин авраг Анужин буюу Анухаа 45 хоногийн хугацаанд бүсгүйчүүдийг галбиржуулах эрчимтэй хөтөлбөр хэрэгжүүлэх юм а. Анухаас фитнес шоуны эхний улирлын ялагчаар оролцогч Оолия тодорч 45 хоногийн хугацаанд 18.3 кг-ийн хасаж байсан юм. Харин 2 дахь улирлын ялагчаар 18.1 кг-ийн хаяж бэлхүүсний тойргоос 31 см хассан амжилтаар жүжигчин Үржин ханд шалгарч байжээ. Сэтгэл догдлуулсан олон сорилыг туулж ер нь бол эмэгтэйчүүдийн хувьд бол одоо сэтгэл готролч гэдэг юм уу те амьдралд өөрийгөө мартаад нэг л мэдхэд 2 3 бүр 5 хүүхэд гэж болцсон байдаг. Мэдээч хүүхэд гарах одоо хүний хань болох хүүхэдтэй болох гайхамшигтай сайхан мэдрэмж гэхдээ одоо эмэгтэйчүүд ээжүүдийн маань хувьд бол өөрийгөө бас мартдаг юм тохиолдол их гардаг. Тэгэхээр өөрийгөө буцаж олж аваасаа гэсэн ийм санаачлагын шоуг бас анх санаачилж байсан. 2022 онд реалити шоу нэвтрүүлэгт оролцсон 13 оролцогч богино хугацаанд эрүүлэр галбирчиж хүссэн бие галбираа дасгал хөдөлгөөний ачаар өөрчлөх боломжтойг харуулж байсан. Харин энэ удаа буюу 3 жилийн дараа дахин хийгдэж байгаа шоу нэвтрүүлэгт нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж 8000 орчим бүсгүй оролцох хүсэлтэд ирүүлжээ. За Анухаас фитнес шоу нэгдүгээр улирал дээр бол 10 саяын шагналын сантай байсан. 2 дугаар улирал 20 сая байсан. Энэ удаад бүр шагналын сан илүү өссөн байгаа. Тэгэхээр манай үзэгчд бол манай шагналын сан бол үнэхээр гайхалтай таалагдах гэж бодож байна. Манай улсын нийт эмэгтэйчүүдийн 64.2% жингийн илүүдэлтэй буюу эрүүл мэндийн эрсдэлтэй түвшинд байгааг судалгаа харуулж байна. Богино хугацаанд эрүүлэр илүүдэл жингээ хэрхэн хасаж, эрүүл чирэг бие бэлтрийг хэрхэн цогцлоох боломжтойг Анухаас фитнес реалити шоу нэвтрүүлгээс үзэх боломжтой. Өөртөө хувьсгалхийн урайтай фитнес шоу 7 хоног бүрийн даваа бүрүү гаргуудад 20 цаг 30 минутаас TV8 телевизээр үзэгчдэд хүрнэ.